За Excel програм дээр дугаарлалтыг харуулах шаардлагатай болдог. За тэр тохиолдолд хэдүүлээ энэ шар өнгөн дээр болон ногоон өнгөн дээр байгаа хоёр утгыг харьцуулаад харах юм бол ногоон өнгөн дээр байгаа дугаарлалт маань илүү харахад хялбар ойлгомжтой байна. За тэгвэл энэ шар өнгөн дээр байгаа дугаарлалтыг хэрхэн ногоон өнгөн дээр байгаа дугаарлалт шиг болгох вэ гэдгийг өнөөдөр хэдүүлээ үзье. За тэхийн тулд эхлээд энэ ST гэсэн хоёр үсгээ идэвхжүүлээд авлаа. За түүнийг дараагаар дэлгэцэнд харагдаж байгаа шорткодыг оруулахад уг цонх нэгдэнэ. За эндээс хэдүүлээ superscript гэдгийг сонгож авлаа. OK дарахад за ингээд хоёр утга маань адилхан болж байгааг харж байгаа. За тэгвэл 2 дахь 3 дахь гэдэг утгуудыг хэрхэн оруулж өгөх вэ гэхээр энэ баруун доод болонд байгаа өнцгтэр нь очиход маус маань нэмэх тэмдэгтэй болно. За энийгээ доошоо ингээд татаад өгч. За ингээд татахаар дараагийн дугаарлалтууд маань шууд автоматар ижил форматаар орж ирж байгааг та харж байгаа хаа.